За та бүхний өдрийн амгалан айлтгая. Цаг хугацаа мөн хурдан довтолж байна дөө. Саяхан бид 90 жилийн байгаа тэмдэглэж байсан, ингээл цуглаж байсан. Тэр үед одоо энэ ой зохион байгуулах комиссийн даргын үүрэг надад ирсэн байсан юм аа. За ой маань их сайхан болж исэн. Тэгээд 10 жил маш хурдан ирж байна. Ингээд дараагийн сайхан одоо ой тохиож та биднэр дахиад өнөөрөө цуглаж сайхан юм тохиол үрдэж байна. Тэгээд та бүхэн маань одоо нутгийнхаа энэ ойг эрвих дэрвэхээр оролцдог, бүгдээрээ нутагтаа очдог, амардаг, ах дүүтэйгээ найз нөхдөдөө уулздаг. Үнэхээр их том учрал сайхан баяр байдаг. Бидний одоо олон баяруудын дундаас хамгийн сайхан баяр бол нутаг усны энэ ойн баяр байдаг. Ингээд энэ ойн баяртаа одоо бүгдээрээ сайхан очиж баярлцгаая. За энэ аймгийн удирдлагуудын яриад байгаа энэ төлөөсөн ажлууд бол үнэхээр одоо далаацтай сайхан том ажлууд хийгдэж байгаа юм байна. Бид нар бас харж баярлаж байлаа. Өнгөрсөн наадмыг та бүхэн санаж байгаа. Бид аймгийн 90 жилийн ой тэгээд Монгол бүхэн баяр гэж тэмдэглэж хийсэн. За тэр бол зөвхөн аймгийн хэмжээнээс хальж улс орон даяар шахам яригдах хэмжээний одоо тийм бас юу тарж ирсэн. Тэгэхээр энэ баяр наадмынхаа агуулгыг бас цаашаа өөр хэлбэрээр нэмж баяжуулах уу яах уу гэдгээ ойн комиссийн цаашдаа ярих үз. Энэ зөв ажил байдгийн байлаа. Тэгэхээр заавал бүхийх байх алуугүй л дээ. Ямар нэгэн хэлбэрээр хийнэ гэж бодож байна. За мэдээж хэрэг ойдоо очино, зочноор очино. Хандуу тусламжаа сэтгэлээрээ өргөн тэр саяын суудлын хаваар сууж ирсэн хүмүүс бид нар нийлээд ямар ч үсэн тэр баримтат кино гэсэн тийм ээ. Баримтат киноны ажлыг хариуцж хийж өгье гэж одоо бид нар хоорондоо ярьсан шүү. За баярлалаа та бүхэн ингээд хурдхан амлаа тэгээд тэр хандивын өргөд өнөөдрийн уулзалтын гол зүйл одоо хандив өргөлт учраас багахан яриад тэгэл одоо болцоогоор хандивал өргөд байда тийм ээ. За баярлалаа.